багшаа энэ хүүхдүүдэд би явахгүй гэдэг. Яагаад гэдгсэн чинь би арай өөр учраас. Тэгэл дотроо бодвол ингээл пал игээл явцаа тийм хүүхдүүдээс яг тийм гарна гэж бодоод. Намайг Айгун гэдэг нийслэлийн 130 дугаар сургууль дээр бол тэгш амрах боловсролыг хэрэгжүүлдэг. Даавны хам шинжтэй хүүхдүүдтэй бол нэг 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Даавны хам шинж маань бол ерөөсөө ихийн хэвлээд байхаас одоо ажиллах хүрэн боломжтой байдаг. Хүмүүст одоо 46 хос хоромсон байдаг бол одоо 47 хоромсонтой эдгээр хүүхдүүд маань хүний одоо ингээд алганы хээ маань ингээд цацар зээл бүтээдэг бол даавны хам шинжтэй хүүхдүүдийн алганы энэ дээр колороо нэг зураастай. За тэгээд чигчээ өрөө нь одоо ийм баг зэрэг мэхэс байдаг. За тэгээд одоо сүлмийн мэдний солонгон бүрхэмшин бас ингээд жижиг юм судлууд байх чинь ингэснээр бол нөгөө гаднах төрхөөр бол даавны хам шинжтэй байна гэсэн бол одоо харагддаг. За 0-6 наснд бол тухайн хүүхдүүд маань булчингийн сул байдаг, булчин сул байдаг. Хөдөлгөөний баг зэрэг одоо хоцрогтой байдаг учраас одоо эдгээр хүүхдүүдийг маань бол илээх одоо сургуулийн наснд нь одоо сурахын тулд илээх бага наснаас нь хөдөлгөөний сайн дэмжиж өгөх тийм шаардлага. Яг нь хэлээрийн хувьд жоохон хөгжил сул байдаг, хоцорч хөгждөг боловч яг ингээд хоёр хүн хоорондоо харьцах, бусадтай харьцах бол даавны хам шинжлэхүүдэд илээх нээлттэй учраас тийм өөрсдөө илүү их нэг ойлгуулахтаа маш одоо өөрийгөө илэрхийлэхдээ аюу нээлттэй байдаг. Одоо хүмүүсээс ичиж зовох гэх нь аюу ичиж зовохгүй. Тэгээд аюу хүмүүс ингэж инээн өгдөг учраас хүмүүс ердөө хүмүүс ч гэсэн даавнтай хүүхдүүдтэй уулзж байгаа тохиолдолд аюу хурдан дотносчдаг. Тухайн үедээ ч гэсэн даавнтай хүүхдүүд маань дотносож ингээл тэврээл харьлал тийм үү. Хүүхэд болон өөр гэдэг. Анх бол яг би ч өөрөө шал ондоо салбараас орж ирсэн юм чи яагаад сурахгүй байгаа юм гээл яагаад ингээд энэ хүүхэд чадаад хаад яа чи яагаад чадахгүй байгаа юм гээл айгүйх асуудаг байсан. Би эсвэл буруу заагаад байгаа юм болоо ч юм уу энэ хүүхэд яагаад сурахгүй юм болоо гэсэн төвшөндөөсөн хүүхэд маань багшаа энэ хүүхдүүдэд би явахгүй гэдэг. Яагаад гэдгсэн чинь би арай өөр учраас би ингээд гологдмооргүй гэдэг тийм хүүхэд. Одоо бас 3 жилийн надад хэлжсэн. Тэгээ дотроо ингээд айгүй имзэглэлтэй ингээд пал игээл явцсан. Тэгэл өөр хүн болгоо өөр юм чинь хоёулаасэндээ өөр ингээд чи өөр энэ ч байгаа хүмүүсээс өөр хүмүүс хамтдаа уулзсан бол бас гоё штэ. Чи тэднээс юм сурна, тэднээс чамаас юм сурах юм чи хамтдаа суралцъя л та гэсэн чинь тийм үү багшаа гэж. Тухайд нэлээд ингээд төвөгдөрсөн л дээ би яг ямар хариултыг би хэлэх вэ? Нэр өөртөө гэж хэлэх бас болохгүй. Тэгээ мэдээж бол нөгөө эцэгхийн бол нөгөө оролцоо маш чухал да. Эцэг их тухайн хүүхдийгээ одоо нөгөө яг тэр амжилтанд хүрэхэд бол тууштай хөлөндөл хэрэгтэй. Энд бол нэг манай ангид нэг хүүхэд байдаг. Тэр хүүхдийн маань ээж бол анх над дээр нэг 5 жилийн өмнө багшаа би нэг тенсер хичээл хүү. Та нэг багш олоод өгөөч гэдэг. Тэгээд бид нөр хамтаа ярилцж агаад 25 дахь сургуулийн багшаас бид нөр биеийн тамирын багш дээр очиод тэгээд яг хүүхдээ тенсер явуулаа хичээлүүлээ гэдэг. Тэгээд манай ээж маань тухайд ярьсан л хүүхдээ би нэг кофе шопт нэг тухайн хүүхдүүд маань өөртөө аягүй өөрхий инээдэг аюу хүмүүст халуун дулаан уур амьсгал өгдөг учраас кофе шопын нэг ухтарчийн ажил хийд юм уу гэд тухайн ээж минь надад тэгж ярьжсэн. Тэгээд тэр ээжийн хувьд бол тенсер ингээд одоо яг 5 жилд хичээлж байгаа юм да. Тэдний гэр бүл өөртөө хичээлдэг бас ээж аав нь тенсер хичээлээд эгч нь бас тенсер хичээлээд ингээд тэр ээжийн маань 5 жилийн дараа энэ жил бид хоёр ярихад багшаа би тенсний клуб байгуулахаар болсон. Нөө кофе шопын ухтарч биш. Би яг энэ хүүхдээ оюун ухааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилдаг би багш олгомоор байна хүүгээ. Бээжинд тийм багшийн тийм сургууль байдаг гэсэн тийшээ би явуулмаар байна гэдэг тэгж хэлжсэн. Яг л тэр хүүхдэд нэг чадварыг эзэмшүүлэх чинь бол яг л тухайн өдрөө яг тухайн цагтаа ингээл давтамжтай л хийгээд байх юм бол хүүхд маяг хөгждөг. Тийм учраас эцэгхүүд бол хүүхдүүдийг хөгжүүлэхийн тулд багштай аюулсаа хамтарч ажиллаа тэр тухайн одоо сонгосон юм одоо спортын төрөл, урлагийн төрөл одоо юу ч гэдэг тийм ээ. Тэрэндээ тууштай явах нь амжилтанд хүрдэг. Тэгэхээр удирдал болгоно тутамд дандаа сургалт өгвөл яг хөгжлийн бэрхшээл гэж юу, даавны хам шинж гэж юу, аутизмын өрөө нэмэг гэж юу, ер нь л тусаарчтай боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй бид нар яаж тэр хүүхдэд орчин бүрдүүлж өгөх юм. Яг тэр хүүхдүүдийн орчин нь бол тухайн багш нар байгаа ажилчид хүүхдүүд тийм ээ.
ийм байх ёстой гэд тэгээд сургалт өгч байгаа. За эцэг хүүдэд бас сургалт өгч байгаа. Баян сургалт. Яг ердийн эцэг. Яг энэ 5 жилийн дараа ингээд харахад ердийн хүүхдүүд аягүй их нийгэмсэн мөртлөө нөгөө эцэг хүүд нь ерөөсөө нэг юм шиг одоо ирнэ. Тэгэхээр яг энэ ер нь хийдэл яг энэ тусгай эрсдэл боловсрол шаардлагатай энэ хүүхдүүдийг ойлгуулахын тулд бүр цэцэрлэгийн наснаас нь ингэж цэцэрлэгт байх нь хүүхдүүдэд тусгай эрсдэл боловсрол шаардлагатай гэж ийм хүүхдүүдийг хэлдэг. Энэ хүүхдүүд ийм юм чадвар байдаг. Энэ хүүхдүүдтэй хамт та нар найзлах хэрэгтэй ч юм уу. Энийг бага наснаас нь л ингэж хамтдаа байхгүй бол яг хэдий том болсон хүмүүс бол аягүй ерөөсөө одоо ярина гэж өөрчлөгдөхгүй. Тийм хүмүүстэй ажиллахад дахин ингээд сургалт өгөөд байгаа ярина. Одоо ярина ялгарлан гадуурхал байсаар л байгаа.